Юунаас эхэлжсэн бэ гэвэл 1934 онд Ленинградын намын үүрийн дарга Сергей Киров өрөөндөө буудулан хорогдсон байдаг. Тэгээд энэ хэргийг яг хэн захиалсан үйлсэн талаар бол ердөөсөө бодит бат ноттой баримтал байдаг юм байлээ. Гэхдээ Сталин энийг одоо улс төрийн их хилмигдүүлэлт эхлүүлэх шалтгаан болгож ирсэн байлээ. Уул нь өнгөн дээрээ ингээ нөгөө коммунист нам, улаан айрам, сэхэтэн, жирийн иргэний дундах одоо төрийн дайсныг олох гэдэг байгаа шүү дээ. Гэтэл яг Сталины гол зорилго нь одоо Ленины талыг баримтлагч, тэгээд өөрийнхөө суудалд одоо санаарч байгаа хүмүүсийг зайлуулж, тэгээд нам төрийн алба улмаар нийгэм даяар айц хийдэс үүсгэх зорилготой идэвхжүүлж байгаа байхгүй юу. За тэгээд хилмигдүүлэлтийн хүрээнд одоо Зиновьев, Каменев, Бухарын, Тухачевский тэргүүтэй намын томоохон албан тушаалтнууд улаан айрмын 30,000 офицер мөн жанжин штабын бүх хурандаа нарын 80% шоронд хорих, цөлөх, цааслах маягаар зайлуулж исэн. Тэгэд энэ хилмигдүүлэлт бол зөвхөн зөвлөлт холбоод улсын газар нутагт болохгүй байгаа тий. Одоо өрний империализмыг сөрөх нэрийн доор одоо коммунист бүх улсад явагдаж исэн. Энэний нэг том жишээ бол Монгол улс гэдгийг манай үзэгчид маш сайн мэдчихэж магадгүй. Тэгээ энэний хүрээнд одоо тооцоололоор баг хилмигдүүлсэн хүний тоог гэх юм бол 10 хүний нэг нь гэж гарч ирд юм билээ. Бүр зарим судалгаагаар зарим 6 хүн тутмын нэг нь энэ хилмигдүүлэлт амнасаа алдсан гэдэг. Зөвхөн олсон юм уу? Монголд. Тэ энэ зарим тоогоор заримдаа болохоор 30 гаруй мянга гэдгийг, заримдаа болохоор 90 мянга гэдгийг. Тэгээд энэ тоог бас тооцоолж яг тодорхой болгож чаддаг юм шиг байна. Ягаад тэгэхээр зүгээр сайн ингэж штэ. Өөрийнхөө төсөөлөл бод улсынхаа тэр нэг нөхөр өнгөрснөөс болоод те хилмигдүүлэх эхэлнэ болж байгаас тэгээд цэрэг армийнхаа одоо жанжин манждуудаас баг 80% нь устгаж байгааз. Тэгвэл тэрнтэй адилхан яг ингээд эсрэг талд нь юу болж байгаа юм гэхээр яг энэ хилмигдүүлэлт чинь ихтгэхдээ манай Монголын одоо Бүнэмт Монгол Ард улсын ардын арми байх нь шүү дээ тий. Ардын армийн 77 генерал байгаа байхгүй. Одоо генерал хурандаа гэдэг юм өдөртөх халдсан тушаалтай армийн 77 хүнийг одоо ёслолын хувцс гэдэг л төрийн хувцс гэдэг л бүднгийн өмсөд тэгээд ямдаг цуглар гэл дуудаад 72-ыг нь байхгүй болгодог. 77-оос 72-ыг нь байхгүй болгоо. 5хан одоо өмнөх армийн өдөртөгчнээс 5 хүнийг үлдээж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед чи яг наадаж хэлээд байгаагаар өөрийг нь одоо ингээд босоод ирэхтэй өөрийг нь дийлж магадгүй хүмүүсийг байхгүй болгодог шүү дээ тий. Тэгэнгүүт л одоо гиндэн ерхий сайд Дэмэд маршал тэгээд дуртай байвал маш их сан буугаагаан ч гэл. Одоо бид нар ч одоо нөгөө нийгмийн сорулсан сэхэтнүүд тэгээд төр нийгмийн зүтгэлнүүдийн энэ усалд хамрагдсан хүмүүсийг Адар анир нэвтрүүлгээр маш их ярьдаг. Тэгээд тэрийг манай үзэгчид ихэнх нь баг үзчихсэн байх, сонсчихсэн байх. Одоо манай ононгийн яриад байгаа энэ нэвтрүүлэг жишээлбэл маш олон хүмүүст нүдийг нээж өгөх байхаа. Одоо нөгөө нэг сохроор гэдэг юм эсвэл надад хамаагүй дээ гэж бодоо явж исэн бол яг юу болсон бэ? Өнгөрсөн 100 чинь яаж нөлөөлсөн бэ? Яаж энэ их орны чинь те ингэж өөрийн дураар аашилж нэг муу ганц л хүн шүү дээ тийм. Тэрнээс тэгээд айгаад эргэн тойронд нь даган хүрэлсэн хэдэн нөхдүүдийг хийсэн юм шүү дээ. Тий. Одоо тэгээд яг Монголын түүхэнд гэх юм бол одоо Сталин, Чоболсон хоёр хиддэг уулзж исэн. Тэгээд нэг уулзалтаар одоо Монгол дахь лам нар болон сэхэтнүүдийн асуудал яригдчихсэн байлээ. Тэгээд тухайн үед одоо Монголын сүм хийд хүмүүсийн оюун санааны нэгдэл болж исэн. Гэхдээ ердөөсөө татвар төлдөг байгаад исэн. Энийг Сталин сонсчод юу гэж хэлжсэн бэ гэвэл тэгвэл танаа шашин чинь улс доторх улс гэсэн үг юм байна. Ийм бүдүүлэг явдал байж болохгүй гэж зааварсны дагуу Чоболсоны удирдлагаар Монгол сүм хийдийн устгал лам нарын хилмигдүүлэлт эхэлж исэн байдаг. Тэгээ энэнд бол манай буруу өвөө хилмигдүүлж исэн юм байлээ. Хилмигдсэн гэж юу? Хилмигдүүлж исэн тий. Хилмигдсэн тий. Одоо төрийн Чо Жамц гэдэг хүн байсан. Тэгээд булганы Жасын няр байсан. Одоо Жасын няр гэхэр ч одоо миний ойлгож байгаагаар ч одоо тэр лам нарт одоо хоол моол юм бэлддэг дэд бүтэц зайж ахыг нь хариуцдаг хүмүүсийн нэг нь лсэн байлээ лам байсан. Тэгэд нэг өдөр шууд цэргүүд төрж ирж тэр бүх лам нарын манай буруу өвөтөө аваад явсан. Тэгээд бол хизээч буцаж ирж байгааг юм байлээ. Тэгээ манай өвөө манай буруу эмээ хоёр ч шууд гэргүү болоод годомчонд амьдраад тэгээд одоо цэргийн сургуульд өссөн юм байлээ. Тэгээд манай буруу өвөө нэг манай өвөө нэг ном бичиж исэн. Тэгээд номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр
зогчин дугны хамгийн том ламыг ловон багш гэж хүмүүс хайрлаж шүтдэг байсан. Нэг өдөр ээж хоол цай хийж аав ловон багш хоёрт өгөхөөр хоригдож байсан газар руу явж байсныг дод санаж байна. Заримдаа ээжээс аавыг асуухад аав нь алс хол явсан. Бүд ирэхгүй байхдаа гэж санаа алдан хаяа сэмхэн өгүүлж байсныг нь мартдаггүй гэж манай өвөө хэлсэн байт юм бэл. Харин тийм ээ. Тэгэхээр одоо энэ үйл явдал бол одоо 6 хүн тутмын нэг гэхэр чинь тий. Ингээд бодлоо 2 хүн тутмын нэг биш үү? Одоо ингээд яг эсэм дээр ярил. Одоо Монголын манай үзэгчид ихэнх иргэд бүх иргэд л одоо ийм бүдэг юм тохиолдож исэн байгаад байгаа байхгүй юу? Одоо өвөө нэ нөө буруу өвөө нэ нөө имээ нэ нөө буруу имээ нэ нөө дандаа л ийм юмд хамрагдчихсан оролцож исэн болохоор бидний төвхтэй маш л ойрхон байт юм бэл. Уул нь энийгээ хэдүүлээ ингэдэг байхгүй манайхан зөвхөн дийлэнхтэй ингээд идэм шиг харагдаад байдгийг. Ингээд нөгөө нэг за Монгол улсын түүх гэдэг байна шүү дээ тий. Энэ улсын түүх чинь бол одоо хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн бид нар одоо Агдамбуугийн амар сайдын бичсэн одоо Монголын товч түүх гэдэг номон дэс чинь өнөөдрөөс 50000 жилийн өмнөх Монголын одоо газар шоронд амьдарч ирсэн хүмүүсийн талаар хүртэл бичсэн байдаг. За ингээд 50000 жил гэж бодъё заяа. За тэгин гутал энэ дундаас шүү дээ. Хүмүүс юу ярьдаг вэ гэхээр бид нар модон шаныгийн удам хүннөгийн удам тэр баруун Европод очиод тэр нөгөө нэг Ром тий тэр авийг чинь чичүүлж явсан Тэнгэрийн дашуур Атила энэ Монголын штэ. За тэгээд их эзэн Чингис хаан түүний одоо ач хөвгүүдийн тий одоо Европын дэлхийг эзэлж ирсэн энэ түүх. Энэ бол Монгол хүний түүх. Энгээр би бахархаж байна гэдэг. Тэгвэл хэрвээ бахархаж байгаа бол сайнтай муутай алдсан онсонтой бүгдэнтэй ярих хэрэгтэй байхгүй юу да. Тэ? Би Чингисийн удам гэж байгаа бол би ч гэсэндээ тэр хилмигдүүлээд одоо хүмүүсийг буудаад одоо хороогоод явж байгаа ногоо малгат гэдэг чинь тэ. Бид нар ч гэсэндээ ногоо малгатнуудынх нь үр удам. Чингисийн удам гэж байгаа бол ялгаа байхгүй тэр хүмүүсийн үр удам. Тэгээд тэр хилмигдсэн хүмүүсийн ч үр удам. Ялгаа байхгүй. Энийг хүлээн зөвшөөрөөд одоо түүхээс хамгийн гоёыг нь ярьж бахархаж омгшмоор бол алдаа гацсан эхлээд харах хэрэгтэй. Аль аль нь л бидний түүх. Эсвэл би ганцаараа тэр ногоо малгатных нь үр удам болоод нөгөө хүн Чингис хааных нь үр удам болоод яваг л дээ. Тэгээ намайг алж чадна гэдээ яриг л дээ. Нэг тиймэрхүү л байдалтай байгаад байдаг байхгүй. Тэгээд энэ болсон түүх чинь одоо харж байна. Зөвлөлтөд хийгээд байгаа бүх юм чинь Монгол давхар яваад байгаа. Бид тэр түүхээ мэддэггүй учраас энэ түүхээс их хайгааддаг байхгүй. Одоо ингээл зарим хүмүүс ярьж байгаа манай өвөө уул нь мундаг одоо номтой лам байсан юм гэлээ. Гэтэ бид нар хэлж чаддаггүй. Ингээд айгаал дараал гэдэг. Яадаг юм бэ? Шашинтай л байгаа үстэй, бурхны шашинтай л байгаа үстэй. Ялгаа авахгүй нь ч тэгвэл аль эртнээсээ дуртай түүхэн дээр чинь их Монгол улсын үед те бүх шашныг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн их таймныг зогсоох гэж байсан. Тим том үйлдэл хийж байсан. Бүх шашныг хүлээн зөвшөөрдөг байсан шүү дээ. Хүн шашин шүтэл үстэй. Тэр хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Тэгж яхад шар хуулцсан юу гэд ингээд нэг нэгээ хэлдэг те. Эгээ эргүүлээд өөрөө шар хуулцсынх нь удам байж ч магадгүй өрнөөсөө тэрийг мэдгүй өрнөөсөө нэгнийгээ ингэж муухай хэлдэг. Энд чинь бүх л зүйл нь алдаа оноо бүх юмтайгаа бидний түүх мөн байхгүй юу да. Гол нь энийг ойлгоо таниад мэддэг л байх. Түүхэл мэдэх хэрэгтэй шүү дээ. Одоо баг энэ түүхийг устгах гэж л одоо энэ хүмүүсийг чинь алж чадж байгаа байхгүй юу. Яг дунд нь тэгээ кирилл үсэг сольж оруулж маруулаагүй би бол бухимдаад идэв юм. Тэрийг хэлэхлээр тэнхтэй чи тэр улсыг явуулгаар юм хэлээ мэлээ гэд. Тийм улсууд хүртэл зөндөө. Тий. Одоо яг Оросыг бол өмөрөх хүмүүс ээж болно шүү дээ. Тэгэхдээ Сталиныг бол өмөрч болохгүй шүү дээ. Тий. Нэг гоё хэлцүүг байгаа шүү дээ. Би Оросын ард түмэнд тий хайртай гэдэг лөө тий. Гэтэ түүнийг өдөржсэндээ улаан нөхдүүдэд ч юм уу дургүй байд юм а гэж. Энэ ч үнэн үү байхгүй. Тийм шүү дээ. Одоо Сталин энгийн иргэн хоёр чинь хэр том зайтай байлээ. Оросын энгийн иргэн Монголын иргэн хоёр хэд ихэнх тэрээс ойрхон байгаа байхгүй. Тий. За тэгээд энэ хэлмэгдэлд намжиж тэгээд Монголын одоо бараг сэхэдний давхарга байхгүй болсны дараа Сталин Чауписан хоёр нэг уулзж ирсэн. Тэгээд Сталин юу гэж хэлж ирсэн бэ гэвэл одоо энэ бүр за та нар сэхэднүүдэд хайрлах хэрэгтэй. Тэд бол ирээдүйд улсыг чинь бүтээн босгох хүмүүс гэж бүр тавлж исэн байдаг байхгүй. Бүр энийг уушчаад би бүр гайхаад байгаа. Энэ ёо ямар навшиг хүн бэ тийм бүр үдж байгаа юм шиг ингэж хэлж байна. Одоо тэгээд лам нар за хуучин цагийн нөгөө нэг ноёдууд гэдэг юм уу те энэ хүмүүсээ ч одоо хар феодал гэж нэрлэдэг. Хар феодлууд за шар феодлууд дээрээс нь нэмээд тухайн улсад чинь дотроос хамгийн их үнцэрхэг үзэл гаргаж магадгүй хамгийн их одоо бослог гаргаж магадгүй гэж бодоод тухайн улсад байгаа бас баг ястнуудыг маань оролддог байхгүй юу. Тэгээд манай бурайдуудыг
Лүмбийн хэрэг гэж одоо хиймэл хэрэг зохиолж байгаа. Лүмб гэдэг чинь бол уул нь манай армийн бас том жанжлын нэг штэ. Тэгээд тэр хүний одоо хэрэгт холбогдуулаад тэр чинь бас хилмигдүүлээ унгааж байгаа. Унгаахтаа түүнтэй холбогдуулаад манай энэ боройдуудыг яддаг. Манай боройдуудыг. Тэгээд бараг л айл болгоны эрэгтэй хүнийг нь авч утсан байдаг хөөхгүй. Тэгэл энэ одоо Монголын сэхэтний хилмигдүүлэлтийн цаана бол Коминтерн байсан. Тэгээ Коминтерны цаана байсныг бол Сталин байсан гэдэг одоо хүн болгон л илэрх юм. Хамгийн зав юм хэлэхүү бэ. Тэр 37 оноос одоо ингээд өдөржин бүр өмнөөс эхэлж байгаа л да ингээд мессер ингээд яваалаа яг хуу нийтээр гарч ирсэн 37 он гэдэг боловч. Тэгээ нөгөө сэхэтнүүдийг устгаж штэ тий. Сэхэтнүүдийг устгаад ингэж устгаж явж жагаад их сургуулийн 41 онд байх ч гэдэг. 41 он гэхэд одоо нaan чинь те нэх ингэдэг юм товоож гарах ингэх юм байхгүй байгаа. Тэгээ 41 оноос ахуулаад яг нөгөө нэг Европ сургуулийн системээр те ингээд Монгол улсын их сургуулийг байгуулдаг л та. Гэхдээ энэ хүмүүсийг багаар үнэлсэн байсан. Энэ хүмүүсийг дутуу ботцсон байсных нь хариуд те манай Монгол улсын их сургууль чинь жинхэнэ боловсролынхаа одоо систем нэ тэр юмараа жинхэнэ эргүүлж хариултыг өгдөг шүү.